Өнөөдрөөс бараг яг 60 жилийн өмнө 1967 онд яг энэ нуурыг харагдж байгаа нууранд Америкийн сенатор асан Джон Маккейн гэдэг хүн одоо бөмбөгдөгч онгоцтой явж байгаад буудуулаад тэгээд энэ нууранд унаад Вьетнамчуудад баригдаад энд бол 5-6 жил шорон цусан байдаг. Энэ хүн бол Америкийн Аризона мужийг төлөөлж сенатод одоо бараг 30 гаруй жил хүлээж суусан. Би ч гэсэн өөрөө Америкийн нэгдсэн улсын Аризона мужид их сургууль сурсан. Тэгэхээр Republican буюу одоо барууны намын гишүүн байсан. Гэхдээ нөгөө намынхаа хүмүүсээс ч гэсэн маш их хүндлэл хүлээж ирсэн юм бол агуу ус төрч хүн бол байсан. Дайны ветеран хүн бол байсан. Би ягаад Джон Маккейнийг ярьж гинөө гэхээр яг түүнтэй адилхан хүнд бол маш олон золгүй тохиолдлууд болдог. Өвчин зовлон, айртай хүн чинь нас барах ч юм уу эсвэл одоо юу гэдэг те осолд орох, юмаа хулгаад алдах. Энэ болгонд яагаад би юм бэ гэд одоо хувь тавиланг одоо занж хувь тавиланг одоо зөвхөрч суухаар хэрхэн би нөхцөл байдалд хариу үзүүлэх вэ гэдэг бол илүү чухал тийм ээ. Хариу үзүүлж сурсан хүн, юмыг зөв өнцгөр харж сурсан хүн fortitude буюу resilience гэдэг ба тийм эсвэл одоо монголоор бол эсвэл хатуужил гэж орчуулж болох юм тийм. Эсвэл хачуудад хэцүүжил гэдэг virtue буюу одоо эрдэмт суралцнаа. Энэ эрдэмт суралцж чадсан хүн амьдрал илүү амжилттай байна. Тэр хүний амьдрал илүү аз жаргалтай байна гэж бол Stoic философид үздэг. Джон Маккейний хөшөө бол энэ. Тэр мэдээж 1960-70 онд бол Америк Вьетнамын хоорондын Вьетнамын дайн болж байсан гэдгийг санах нь бол зөв. Тэгээд яг энэ resilience гэдэг үг те яг энэ философийн хогтхоныг бодоод ирэхээр яг Вьетнам бол яг энэ үгний символ те бэлэгдэл ус юм болов уу гэж бод би одоо өөрөө ирэхгүй бодогчлаа л да. Яагаад гэвэл Вьетнамын түүхийг харахаар маш олон жилийн туршид зовлон зүтгэл дүүрэн байсан байна. Анх энэ одоо иргэншил маань civilization маань 3-4 мянган жилийн өмнө бол үүсч өгцөн гэж бол үздэг юм байна. Археологийн олдруудаас тэгээд өөрийн гэсэн улс олсон нь бол 1000 орчим 2000 орчим жилийн өмнө бол улс олсон. Тэгээд улс болсон даруйдаа баг Хятадын хан үндэстэнд хан эзэнт гүрэнд бол эзлэгдээд тэр улсын дагуур болоод Хятадын соёлыг өөртөө маш их шингээсэн. Тэгээд улмаар ч гэсэн Хятадын бичиг үсгийг бол ашиглаж олон жил явсан. Тэгээд тэр бичиг үсгийг Япон шиг өөрийн бас болгоод Жапон зэрэг өөрчлөөд одоо бол бидний Вьетнам бидний мэддэг юм латин үсгийг ашиглаад энэ бол Францын колоничлолтой холбоотой хэсэгт ирсэн юм байлээ. Тэгээ энэ олон жил Хятадын одоо давар ус болцоод яагаад Хятад бас бүрэн уусаагүй гэхээр энэ улсын одоо үндэсний соёлын identity ондооших тэр чадвар тэгээд соёлын онцлог нь маш хүчтэй учраас Хятад бол тэр чигт нь уусаагүй гэж хүмүүс үздэг юм байна. Тэгээ явсараад 13 дугаар зуунд манай Хувлан хааны их Монгол улс Юан гүрэнд бас одоо Вьетнам руу хэд удаа дайрсан юм байлээ. Тэгээд мэдээж бидний мэдж байгаачлан монголчууд эзэлж чадаагүй Вьетнамыг. Яагаад гэхээр манай ертөнц цэргийн давааттай бол ийм задраа сайхан талбайд хурдан давшлах байдаг тийм ээ. Гэтэл Вьетнамын газар зүүн онцлог нь ийм намгархаг, ой мод ихтэй ширэн гихтэй ийм чихтэй газар байсан учраас манай морин цэрэг бол мэдээж давшилж чадаагүй. Тэгээд нэмээд Вьетнамуудын бас байлдах онцлог нь таараагүй юм байна. Яагаад гэхээр эдгээр илүү тэгээ шууд одоо тулж байлтахаас илүү хүлээгээд нөгөө морин цэргүүдийг одоо өсгөөд бараг хоол ундыг нь одоо чатаагаад хүчин дарагдуулаад ирээд сулраад ирэнгүүд нь гинт дайрдаг гэрээлээ тактик гэдгийг ашигласан. Энэ тактик бол Вьетнамын дайны үеэр ч гэсэн 1960-70 оны үед бол Америкийн эсрэг ашигласан гэж бол үздэг юм байлээ. Тэгээд манай монголчууд бол эдэлж чадаагүй Вьетнамыг. Тэгээд Вьетнам бол монголчуудын эдэлж чадаагүй бас цөөн улсуудын нэг гэж бол явдаг. Тэгээд явсаар байгаад Францууд бас Вьетнамд ирээд колоничлсан. Гэхдээ удалгүй Вьетнамчууд Француудыг хөөж гаргаад өөрсдийнхөө онцгой тогтолцоог бол зарласан байдаг. Ингэхдээ бол Хо Чи Минь гэдэг хүн маш их чухал үүрэгтэй түүхэнд бол байр суурь эзэлдэг. Энэ хүн
20-30 жил гадаадд амьдарч баруунд одоо сурч ажиллаж амьдраад буцаж Вьетнамдаа ирээд Вьетнамын тусгай технологиг нь өөртөө толгоондоо хараад тэр түүхийг бол бүтээсэн байдаг. Тийм ч учраас хамгийн чухал хүн гэж манай Монгол Чингис хааныг ярьдаг бол одоогийн 90 цагийн Вьетнамын түүхэд Хо Чи Минь бол хамгийн чухал хүн гэж үздэг. Тухайд Сайгон буюу одоо өмнөд Вьетнамд Америкууд бол өмнөд Вьетнамыг эзлээд хойд Вьетнамтай бол коммунист Вьетнамтай бол тулалдсан 60-70 онд. Тэр үед Сайгон байсан хот маань өнөөдөр Хо Чи Минь Сити буюу Хо Чи Минь хот болж ингэж нэрлэгдсэн байх чийтэй. Энэ хотод би сая бас очиод ирсэн. Тэгээд Америкуудын бас энэ яг түрүүний Джон Маккейн Баан шүү Америкийн Вьетнамын дайныг яхаар бас л адилхан тэр том хамгийн хүчирхэг усад эзлэгдээгүй тэр усыг бараг ялаад одоо ингээд амьдарч ийн гэдэг бол Вьетнам хүмүүсүүдийн Вьетнам үндэсний Вьетнам улсын бас тэр агуу эсрэг хатуужил харагдаж байгаа юм санагдсан. Тэгэхээр өнөөдөр бид нэр Вьетнам улсын эдийн засаг хэр байгаа вэ? Боловсролын түвшинд ямар байгаа вэ? Магадгүй бас мэдээж коммунист гэж шүмждэг улсууд бол байгаа тийм их чөлөө багтай гэдэг чинь. Гэхдээ яг боловсролын түвшийг харах юм бол сонирхолтой байна. Вьетнам боловсролоо яг нэг сурагчид адилхан дүнг монголчуудтай адилхан зарцуулдаг. Гэхдээ PISA үнэлгээнд манайхаас хол давуу илүү байсан. Тэгэхээр эдгээр яаж ингэж вэ? Яаж түрүүн ерөнхийдөө Трампын тавьсан татварын тарифын эсрэг эдийн засгаа одоо хүртэл ингэ авч яваад байна гэдэг маш сонирхолтой. Одоо өнөөдөр бараг 100 сая хүнтэй Өмнөд Азийн улс ингэ явж байна. Яг нь Камбож тэд улстай бас баз зэргийн зөрчилдөөнтэй байгаа. Тэгээд дэлхийн одоо яг энэ хувцас үйлдвэрлэлийн бас том төв болсон. Бидний өмсөж байгаа их хувцас, пүүз ботод Вьетнамд үйлдвэрлэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр Вьетнамчууд хэрхэн ингэж байна гэдгийг бид нэр мэдээж судлах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ойлгох энэ улсаас мэдэж авах өөрсдийн тэр эсрэг хатуужлыг илүү хөгжүүлэх хэрэгтэй юм шиг одоо бол маш их санагдсан. Тэгээд тэр сэтгэлээ хуваалцахыг хүссэн юм аа. Баярлалаа.